За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл тааргийн энэ удаагийн хөзөр зэглэлт эхлэхэд ингээд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт одоо ямар хуу гол үйл явдал болох уу, юун дээр анхаарах уу, нэмээд энергийн цохилгоноос ямар хуу байх талаар үзэх болно. За энэ 7 хоногт би ч одоо 7 хоногт 2 видео хийдэг хүн. Нэг видео л одоо сая орох гэж байна. Одоо юу гэсэн хэр жоохон лагшин таараа байла. Бас ханиад том ус жоохон хүрээд одоо нэг жоохон хүндрэхэнд орж явах шиг байна. Тэгэхээр бас та бүхэн бие хаагаа сайн бодоорой. За тэгээд юу яана одоо 3 үзэр байна. 900-ос морин тэрэгтэн савааны хүлэг батар. Эндээс аль өөрийнхөө нүдэнд одоо тод одоо орж байгаа хөзрөө сайхан сонгоорой. За тэгээд одоо 3 2 1 хөзрөө сонгосон гэж бол найдаж байна. Эхний хөзрөө одоо дэлгэцгээе. За эхний хөзөр маань 900-ос гэдэг хөзөр гарч ирсэн. За хөзрийг ажиглавал одоо нэгэн өвдөслөн гоо эмхтэй айгүй гоё усан хөзбийн болцсон сүсмэн халбай дээр байж штэ. Цаана нь одоо 900-ос байна. За юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 нь бол таны хувьд ерөнхий ажил төрөл амжилт бүтээл одоо гоё үр дүнгөө өгсөн одоо нэг тийм амжилт ялангуяа санхүү юм тал дээр аюу тийм дажгүй бол байх юм байна гэж харж байна. Ямар нэг ажил төрөл хөдөлж байгаа бол тэрэн сайхан бүтгээр байна. Санхүүгээ бас айтайхан болгоёг бол тэрэн сайхан бүтгээр байна. Ялангуяа одоо санхүү талын манифест хийж байгаа бол тэр чинь аюу өндөр үр дүнтэй бол байх юм байна гэж байгаа юм. Нэгт хоёрдугаарт зоосны хөзөр маань өөрөө одоо логикийн гэхдээ удаан гэдэг хөзөр байгаа. Удаан талх байдаг. 50 гэхдээ аюу тийм толгойтой гэсэн үг. Тэгэхээр босод үеийг бодвол та илүү их тийм өөрийнхөө логиктой нэг тийм бус хүмүүсийн толгойгоор бус түүний үгээр биш яг өөрийнхөө юу хүссэн бэ? Өөрөө яг санхүү тал дээр ямар хөө баймаар байна те. Тэр талаар бол маш сайхан одоо энэ талаар бас одоо явж чадах юм байна гэж одоо гарч иж байгаа юм аа. За энийг тийм бусдын ингээ харуулах юм байгаа юм. Одоо хувийн харилцаа тал дээр та ер нь жоох энэ талаар байх хэрэгтэй шүү. Хүмүүстэй харилцаа, тэгээ хосын партнер ч гэдэг юм янз бүрийн тал дээр жоох өндөр стандарттай аливаа хүмүүсээс одоо хүнээс өөрөө те юу хүсдэг вэ? Одоо юу хүнд зориулж чаддаг? Зөвхөн тэр хэмжээний бас зөвлөж чадах хүнд зөрчилөө ер нь зориулаарай. Хайр дурлалч бай, найс нөхөдч бай, юунд харилцаа. Таны хэмжээний тийм одоо таны гаргасан шиг сайхан сэтгэлийг одоо гаргаж чадах хүнд бол битгий нэг тийм зөрчилөө зориулаарай. Тэр талаар бол ер нь бол анхаарах ёстой юм байгаа юм. Яагаад вэ гэвэл ингэдэг энэ хөзрийг сонгосон хүнд та жоохон юу явах магадлал байгаа шүү. Одоо хүнд амар их хүсэл зориулчаад дараа нь тэгээд тэр чинь хүмүүс ингээд одоо юу явах бас байж болно шүү дээ. Яг тэр чинь хүрээгүй тийм одоо ямар нэгэн үйлдэл гарахад дараа нь одоо тэрэнд аюу тийм хямардаг байх магадлал байгаа. Тийм учраас битгий заяа. Яг чанартай гэсэн хүндээ л тусал бусдаар бол юм битгий одоо таарсан хүндээ амар зүрхлээсээ тийм туслаа тэрнээсээ дараа нь тийм шарх аваад байгаарэ. Тэгээд юм байгаа юм. Бас нэг зүйл гэвэл энэ 7 хоног нэг юм ер нь хайрын ч юм хүмүүстэй харилцаан дээр одоо хайр одоо нэг хүн талаас хүнд халамжуулж болно, хайрлаж болно. Эсвэл хүмүүстэй харилцаан дээр одоо бас гоё байж болно шүү дээ. Хажуугаар нь бас тийм биеэ даасан. Тэгэхгүй бол ийм байж болохгүй шүү энэ 7 хоногт. Одоо гэдгийг та нэг хүнийг хайрлаж иж, та нэг хүнд гойсгал гаргаж иж тухайн одоо юу гоё байдаг. Тухайн амьдрал чинь гоё байдаг. Тэр хүн муухай одоо ааш гаргалаа амьдрал муухай болдог. Тийм байж бас болохгүй шүү заа юу. Тэгэхээр энэ 7 хоног та ямар нэг харилцаа, ажил төрлийн ч вэ, дарга зэрэгч вэ, эсвэл хайрын харилцаач вэ, та өөртөө яавал гоё байх юм? Яавал санхүү болон хувь хүний талаас бас гоё байх вэ? Тэр талаас маш сайн бодож төлөвлөж ер нь шийдвэрийг гаргаж байгаарай. Санхүү талаасаа бол ер нь нэг тийм амжилттай, бүтээлтэй, санхүүг аюу айтайхан юм болсон. Бас дээр нь гой ингээ мөнгө цаасж ирсэн. Тийм талаас бол байх юм байна гэж гарч ирж байна. За нөгөө талаас. За ингээд үнэхээр сайхан юм ингээ бос болд юм байна ш. Гэхдээ нэг юм байдаг юм аа. Нэг манифест хийл та.
Бурхан минь намайг ингээд 10 сая төгрөгийн орлоготой болгож өгөөч гэх. Гэтэл орлоготой болгох гэсэн зөрөд 10 сая төгрөгийн хэмжээний бас юм хийх болчих байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг энэ 7 хоногийн одоо дараачийн хөзрөөр одоо 10 сава. За хөзрийг яжвал нэгэн залуу өстэй чадан ядан 10 савг өргөө явж штэ. Нэг талаасаа бол одоо таны амьдрал энэ гоё юмд хүрч ийна гэсэн үг. Бас нэг юм ер нь давхаар нэг тийм гоё байж. Гэхдээ нөгөө талаас айгүй их тийм стресс жоохон авсан, олон юм зэрэгцүүлсэн, ядарсан, хариуцлага нэлээд орсон. Баг зэрэг тийм зүтэргэлтэй байх магадлал байгаа шүү. Олон юм зэрэгцүүлээд бас одоо амжилтанд хүрээтэй гоё юм бол байх бол боломж байгаагүй байгаа. Тэгэхдээ зөрөөд бас тийм жоохон ядарсан, зутарсан, мойр муутай байдаг ч юм уу. Тийм байх боломж бол байгаа шүү. Тэгэхээр одоо энэ талаар хийх зүйлсүүдээ бол аюул сайхан юу яагаад баланс л жоохон өгөөрэй. Хамгийн чухлаа хамгийн наан алгээд одоо стресс багтаа зүйлсээ аюул тийм тайвшруулах маяг хийдэг ч юм уу те. Тэгээд яг хийж байгаа зүйлсээс гоё тийм үр дүн таашаалж юм хийгэрэж бол гарч байгаа юм. Тэгээд ялангуяа ийм байгаа. Нөгөө түрүү чи хэлсэн шиг одоо хүнд хайр өгөөд хүнд гоё зүрхлээ зориуллаад зөрөөд өөрч орчихгүй муухай учраас тэр төлөө бодж үзээрэй заяа. Тэгээд одоо юу гэдгийг хариуцлага хүлээдэг хайр бас жоохон лайт ялангуяа одоо юу гэдгийг за яг ихнэр нөхөр ч юм уу үр хүүхдээ гоё бас болж байна. Гэтэ хитрхи өндөр ингээд хариуцлага хүлээлгээд чийл ийм байж иж гоё байна. Чийл ингэж одоо тийм дажгүй гэсэн юм бол ясаа нээ надаа шууд битгий ингээд хүлээж авч байгаа заяа. Тэгээд одоо харилцаанаас үүссэн стресс их байгаа бол ер нь бодж үзээрэй. Энэ харилцаа зөв буруу гэдэг талаас нь. Тэгээд нөгөө талаас ажил төрөл тал дээр ч гэсэн юу яхасна шүү. Одоо зүдэргээтэй зүйлс байна уугүй юу те. Одоо бас яг энийг хийх нь зөв буруу гэдэг зүйлсээр олон талын юмыг бодож үзэж байж асуудлуудаа маш сайн харж байгаарай. Дэндүү нэг талаас нь хараад гүрэх ёстой. Би уулаар тийм ард аюул ч юм уу. Би өсвөл ийм гүрээд хүмч юм уу те. Битгий тэгж өөрөө хичээд одоо гүрэлэр заяа. Тэгээ энэ хоёр хөзрийг ерөнхийдөө харахаар юм байгаа байхгүй юу? Дайчин байж болж байна. Гэхдээ толгойтой дайчин байх ёстой шүү. Яг хаашаа мэддэг тийм дайчин байгаарай. Ялангуяа энэ 7 хоногт чухал үйл явдал зөндөө болно. Гэхдээ одоо юу гэдгийг танд 10 сая төгрөг өгье. Гэхдээ үнэхээр миний хөшин гүрэн шүү. Зүр мөрхөө өвдөлт гүрэн шүү гэвэл бас хэцүү заяа. Тэрний орд 9 сая төгрөгтэй харин аюу хайтайхан тийм 50% баг дээрхгүй юу заяа. Тийм байгаарэ гэж л одоо энэ 7 хоногийн хөзрөөс одоо бууж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөзөр рүүгээ одоо орцгоё. Энэ юм байна. Айгуу сони болсон. Уг нь 900 гэдэг хөзөр бол айгуу тийм ухаантай тэгээ бедас юмтай хгүй юу. Гэтэл гаргалгааны наривчсан хөзөр дээр нь тэнэг гэдэг өдрөө болцсон байна. За юу ясаа? Миний Монголын ард түмээ энэ 7 хоногоос таны энергийн түвшний хувьд одоо нэгэн шин үе үйл эхэлж байгаа юм байна. Тэгэхээр нэг талаасаа бол үнэхээр тийм гоё зүйлс бол одоо шин амьдрал, шин энерги гэдэг зүйлс бол их ойлгомжтой. Нөгөө талаас бас жоохон одоо савлгааны юм зөндөө орж ирэх байх шүү. Заавал өөрийгөө бас тийм одоо юу гэдгийг амар битгий өөрийгөө янз бүрийн одоо шин зүйл төр болгон бүтээн би бол дайрын битгий шахаарай. Угаасаа зарим нь бол угаасаа мэдж байгаа тийм гератамин уухаар л болцсон хүмүүс бол угаасаа байгаа. Тийм байхад заавал их тийм өөрийгөө амар тийм би ийм байх хэвээр би чадах хэвээр би одоо энийг бүтээх хэвээр гэх тийм битгий гүрэлгэр заяа. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг 38-ийн сэтгхүүд дээр одоо бие дээр нэг тийм 18-ийн бие одоо ойлоо 38-ийн бие дээр 18-ийн сэтгхөөс байж болохгүй зү. Алидийн өвдөг тэгээ даардаг боллоо тэг болсон хүмүүс байвал байж магадгүй. Нэгсэндээ битгий өөрийгөө сонин зүйлсүүдээр хүчлээрээ нэгсэнд аюу тийм хашир үзчихээрэй. Тэгэхгүй бол юу яах вэ? Савааны энерги энэ 7 танд байгаа учраас ер нь нэг тийм хэрэгтэй хэрэггүй юм жоохон савлах тийм зөөсө жоохон байх гэдэг шүү. Ер нь тэр талаар айгүй сайн бодож үзээрэй гэж нэг талаар бууж байгаа юм. За нөгөө талаас
туршлага хөрөнгөлөх зүйл үнэхээр байна гэвэл байна. Гэхдээ одоо үгдгийн 10 юмны аруулан гэн биш. Хамгийн чухлын хамгийн түрүүнд заяа. Тэгээд баг багаар зар яасан ч ял гэсэн зүйлсээр хийх ёстой юм. Тэгээд дээр нь одоо хашир толгойтой ер нь одоо үгдгийн би одоо үгдгийн та өөрөө яг юу хүсэж байна тэрийг бодох ёстой шүү. Тэрнээс нэг дуртай дулаанд орж ирээд ингэ тэгэж үл хийж болохгүй. Тэрийг маш сайн ойлгоо заяа. За харин хоёр дахь өдөр 3 аяга. Одоо хардаа аюу 3 бүжиж байгаа эмхтэй байгааз. Ингэнэ хөө. Амьдрал аюу дайжгүй зүйлүүд таныг оруулж байгаа. Ялангуяа шинэ хүрээлээ, шинэ таньдаг хүмүүс, шинэ бас одоо найз нөхөдтэй шинэ ажил руу ч оруулах юмуд бол байж байна. Энергийн түвшинч тэр хувьд төлөвч таныг тийшээ болж хэлүүлж байна. Ийм нөхцөлд одоо үгдгийн суурандаа жоохон зожиг хүн ч юм уу, суурандаа бас өөрийгөө бас юу байх хэвээр үе байдгийн. Амраах хэвээр үе байдгийн. Тийм учраас одоо тань нүуний тийм баланс явах хэвээр үе зөндөө байгаа. Давхар шинэ таньдууд орж ирлээ гэдээ бас шууд тийм бас бүтгэж болохгүй. Нэгсэндээ гоё байх хэвээр үедээ гоё бай. Хийх юм аюу сайхан хий. Харин ч тань шиг хүнд бол яг одоогийн энэ энерги бол маш сайн зөвцөн. Амьдрал чинь нэг тийм шинэ өнгө, шинэ утга учир нэмэх зүйлсүүд энэ талаар зөндөө болох учраас одоо юу гэдгийг биеийг нэг юм багтлаа эсвэл надаа аюу тийм энэ амьдрал ядаргаатай гэж битээ бат. Харин тэр зэмээ сайн сайхан юмыг бас болгоё бүтээ. Надад сайн гоё хүмүүс орж ирж байна. Тийм болохоор харин миний дөрвөс сайхан болж ин гээл сайхан хараад явмаар байна. Нөгөө талаас аяа бол мэдрэмжийн өдөр. Тэгэхээр харин бүр тийм мэдрэмж чинь бүр тийм сайн сайхан гоё үйл явдал болох зөндөө болох юм заа. Харин бүр ад жаргалын тийм одоо гормон ялгаруулах одоо ялгаруулах зүйл зөндөө болох учраас тэрэндээ маш сайхан баярлал сайхан үйл явдалтай хийгээрэй гэж гарч иж байна. За тэгэхээр энэ 7 хоногийн ерөнхийд нь дүгнэхэд бол санхүү болон хувийн харьцаа тал дээр маш амжилттай гой зүйл болох болно. Аюу тийм бие даалттай байх болно. Гэхдээ жоохон ачаалттай зүйл болох учраас хинт одоо бүгд биш хамгийн чухлыг. Тэгэд энергийн төвшин шинэ зүйл эхэлж одоо шинэ цикл эхэлж байгаа учраас бас хит амар савчханж бас болохгүй. Гэхдээ одоо үггийн амьдралын сайсан мэдрэгүүдээ мэдрээрэй гэж гарч иж байна. За харин одоо Oracle зүгүүлж гарч ирсэн байна. Харцгаая. За хүүхд таны амьдралын зорилго бол одоо туслах, заах болон эдгэх ялангуяа хүүхдүүдийг эдгэх хэрэгтэй гэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ хөдрийг сонгосон хүн та ер нь энэ талаар бол жоохон тийм босод хүмүүс сайхан туслаад зөвлөөд энэ зөв тэрэн буруу гэдэг тийм сайхан буян үйлдэл. Буян үйлдэл гэхээр юм байдгийг. Хит бас өөрийгөө пагтлуулчихгүй. Одоо байсан байгаа одоо үгүй байгаа сарын цалингаар шууд буян үйлдэж болохгүй ч тийм. Гэхдээ тодорхой хэмжээний бас буян үйлдээд замаа засаад тэгээ буян үйлдэл гэхээр тийм хит 100% мөнгө цааснаас биш. Харин оронд нь юу гэдгийг те одоо сайхан хүмүүс туслаа, дэмжээ, зөвлөгөө өгөөд бас сайхан урмын өгөөч юм уу те. Тийм маягаар сайхан буян үйлдэлдээ сайхан буян үйлдээ тэгж үлээд хажиж байгаа. Хоёрдугаар ер нь хүмүүс сайхан туслая, дэмжиж гэсэн хүмүүс бол битгий эргэл зүгээр сайхан тусал. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг таны амьдралын зам яаж сайхан явдаг вэ гэхээр хүмүүс сайхан тусалж дэмжиж гоё явж иж таны дараагийн гоё зүйлс сайхан орж ирдэг юм байна. Тэр төрлийн юмнуудыг маш сайхан харж бол одоо дээр юмаа гэж гарч байна. За харин энэ 7 таны одоо энерги ямархуу байх нь одоо харцгаая. За 3 аяга. За 3 аягтай л ер нь өдөр байна да. Ер нь энэ 7 хоног таны хувьд бол их тийм олон хүний хүрээлэлд хөдөлгөөнтэй нэрээ энэ 7 хоног эхнээсээ хүмүүсийн шинэ жилийн одоо юу болж байгаа болоо. За шинэ жилээр түг сайхан баярлал зөндөө гой явах юм шиг бай. Нөгөө талаас бүр гой айтайхан зүйлс бол уусаа болохоор бай. Ер нь энерги чинь энэ 7 хоног таныг тийм их гоё тийм олуула, ад жаргалыг сайхан мэдэрсэн, амьдралын сайн сайхныг мэдэрсэн, дандаа бас нэг юм жоохон бүтэхгүй одоо байж болохгүй маа нэг тийм сайхан юм руу бас байх зүйл зөндөө байд юм аа гэж л одоо гаргаж ирж байгаа юм. Амьдрал дандаа нэг тийм гүрээсэн, зовсон зүйл биш. Дандаа бас сайн зүйл байж болно. Тэр тал байгаа бол энэ 7 хоног таны сайхан одоо тэмүүлээрэй гэж
гарч иж байна. За одоо ингэж эхний өдөр манд дуслаа. Өдөр дэлгэх маань таалагдсан бол одоо лайк дараар, шеэр хийгээ, субскрайб дараарай. Манд донешн юусад маш их баярлах болно. За тийм үн та гүлийн утган дээр юу хийх гэж нэг зорилготой байна те. Одоо юуны төлөө Тэмүүжин гэхээр бичээ явуулвал тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбируулуулаад өрөөд ирэх болно. Тэгээд дашин дуртай та бүхэн ингээд байнга стресстэй, бухимдалтай тавьж чадахгүй хэцүү байгаа бол юу ягаарай. Одоо өөрийгөө ингээд тайвшруулах үүднээс Orclet энерги зэрэг давсыг хэрэглээд үзээрэй. Ердөө 10-аас 20 минут сайхан давстай усанд ороод 10-20 минут сайхан бясалгал хийгээ гараад ирэхээр айгүй сайхан боллоод энерги сайхан тайвшчаад энэ чинь сайхан амардын байгаа шүү заяа. За тэгээ сүүлд нь хэлье. Амьдралд хүн ад жаргалыг мэдрэх ёстой. Гэхдээ одоо баланстай бас хит бүх юм тавьж очиж бас болохгүй юм шүү. За одоо ингээд 2 дахь өдөр рүүгээ орцгоё. За 2 дахь өдөр маань морин тэрэгтэн гэдэг өдөр байна. За хөдрийг ажиглавал одоо нэгэн царилэг залуу одоо хар цагаан 2 спинкс хөлөлдсөн одоо явж байна штэ, явах гэж байна. За энэ 7 хоног бол таны хувьд бол ихгүй тийм аз одоо бас амжилтаар дүүрсэн, тэгээд зэрэг сайхан тэмдэглэсэн нэг төрлийн бол өөрийн гэсэн бас амбицийг олсон. Ер нь бол өөрийгөө дахин олсон гэх юм уу, тийм 7 хоног бол байх юм байна. Энэ бол нэгдүгээр маш сайн зүйл. Яагаад гэвэл энэ хөдрийг сонгосон хүн та ер нь ойрын 7 хоногт бас овоо төөрч байгаа бас одоо байсан байх магадлал байна уу гэж гарч ирээд байна. Нэг талаас энэ бол маш сайн зүйл. Нөгөө талаас морин тэрэгтэн маань өөрөө одоо нэг дисциплин буюу одоо бас сахилга батыг өдөр байдгийг. Ер нь миний хөгшин, найзаа, андаа, бороо юу ямар байна? Яг үнэхээр юу хүсэж чинь те? Яг яаж амьдар байна? Ойрын нөхцөл ер нь яамаар байна? Тэрэн дээрээ ер нь бас анхаараад бас тэрнээс сахилга баттай юм хийгээд явмаар байна заа юу. Тэгэх цаг нь ч гэсэн бас угаасаа энэ 7 хоногт болцсон байгаа учраас ер нь өөрөө чинь жоохон тийм амбицтай, бусдын юугаар биш яг өөрийнхөө юу хүсэж чинь, яг өөрөө яаж амьдрмаар байна, яг юу хиймээр байна те. Тэрнийхээ төлөө сайн явж одоо амьдралаа гартаа авч юм хийвэл маш сайн цаг энэ 7 хоногт ирсэн ажгүй гэж гарч ирж байгаа юм аа. Тэгэд ерөнхийдөө бол ингэж байгаа юм. Тэгээд дээр нь бас гоё юм байна. Энд чинь урд нь 2 одоо спинкс байгаа шүү дээ. Нэг грекийн нэг тийм домог байдгийг. Нэг эрэхтэй Египтэд явж ирсэн чинь спинкс гэдэг одоо энэ шиг юм уу? Хүн толгойтой арслан биеттэй ингээд спинкс одоо яваад амьд хүмүүсээс тэгээ таавар таахад тэгээд тааждахгүй бод барьж яваад идэх юм. Тэгээ яг нөгөө нээж гол дүрээс асуусан, гол дүр нь хариулсан тааврын. Тэгсэн нөгөөх нь шууд өндөр соноо хүчдэг. Нэг хэсэнд юу гэсэн үг гэхээр тэр хэмжээнд одоо танаас бол жим жоохон сорил амьдралж асууж байна. Яг яаж амьдрах гэдэг, яг яаж гоё байх гэдэг. Тэр юм одоо таавраа өөрөө сайхан энэ 7 одоо дараачийн next level рүү оруулах юм уу? Эсвэл одоо чинь дангааз ажиллахгүй харилцаагаа яах юм? Хайраа яах юм? Хүүхдүүдээ яах юм те? За тэгээд одоо нас явж байгаа хүмүүс одоо тэгээд гератамин уух юм уу? Эсвэл одоо тийм одоо хүн орхотой уух юм гэдэг шиг нэгсэн тоо та амьдралаа яг өөртөө сайхан зохицуулж яваа. Битгий хүн юу гэж хэлэн тэргээр нэгээд бурхан багш айлдвараар гэдэг одоо гэж битгий яваа гэж одоо тэр талаасаа энэ 7 хоног маш сайн бодорой гэж бол гарч байна. За хувийн харилцаа тал дээр бол юу гэж байна? Бас адилхан. Одоо юу гэдгийг би бол эмэгтэй хүн гэдэг юм уу? Би бол ер нь нэг тийм яадгүй маа. Энэ хүн л яа нэгээд одоо нэг юм ялангуяа Монгол нэг юм хүмүүс байдгийг. Юу яадаг? Эмэгтэй нь ингээд гүрээс хүчдэг. Адэж эрэгтэй хүлээд итэл эрэгтэй бүр нэг тийм бүр нэг юм алаа гэж нэг тийм зохио хийж нэг тийм мэдрэл мал байдаг. Хөдөлчгдүү ямар нэг үйл хийдэггүй. Тэгээд нөгөө эмэгтэй хүлээгээд нэмэр байдаггүй. Тийм байдалтай байгаа бол одоо эмэгтэйчүүд тийм байдалтай байгаа бол юу яагаарай. Яг өөрөө асуудал гараад хөдөлгөөнд оруулаарай. Хоёул нэг талтай гараад дурака яг яах гэдэг шийдчих. Тэгэхгүй бол би бас аюу чамаа хүлээд балаа байна гэд. Яг тийм зүйл хэлж одоо нэг талтай амьдралыг одоо юмудаа гаргаарай. Энэ талаар заа юу. Санхүүч гэсэн бас ер нь адилхан амбицтай байж, яг тийм мотивацтай юм хий. Тэгээ ялангуяа яг одоо өөр чинь амьдралдаа санхүү тал дээрээ те
бас яаж амьдрмаар байна, юу болох вэ гэдгээ энэ тал маш сайн тодорхойлж байгаа юм. Ер нь ийм байдаг шүү. Зүгээр нэг амьдрах чинь нэг өөр. Яа нэг тийм гоё амьдрах чинь бас бүр өөр шүү заяа. Тэрийг маш сайн бодож үзэж энэ талд альва чухал шийдвэрүүдийг гаргаарай гэж одоо энэ үзэл дээр гарч ирж байгаа юм аа. За тэгдэм байж. Нөгөө талаас хоёр дахь өдөр маань хоёр сава. Өдрийг ажиглавал одоо нэгэн үүлэрхэг өдөр одоо нэгэн залуу хоёр саваны нэгийг сонгохоо байж штэ. За юу яасаа хөө нэг юм дээр ер нь аюул сайн анхаармаар байна. Юмыг ингээд төлөвлөх эхний шийдвэрээ гаргах нь бол яг болж байна. Тэгээд бас эрсдэлтэй үйлдэл хийх чинь бас заримдаа олон үйдгийг маш эр зэрэг шаарддаг. Таны жоохон тийм зүйл хийгээрээ. Тэгээд зарим төлөвлөлөөрөө те. Бас зарим тийм одоо хийвэл яана, ингэвэл яана, тэгвэл ясны зүйлсүүд эхнээс нь сайхан хийж үзмээр байна. Зүгээр нэг юм ухаалаг хүн шиг нэг тийм одоо нэг юу зураг өгдөг штэ. Сүхбаатар жиний зураг өгдөг штэ. Яг сайхан тийм гоё жуутай. Бид нь мэдгүй ч гэдэггүй одоо яахгүй бөгөөс гээд яг тэрэн шиг биш, яг тэгээд нэг тийм дайн дурж байгаа Сүхбаатар шиг тийм жоохон дайрч байна. Альч идэх үйлдэлүүд жоохон хиймээр байна. За юу энэ 7 хоногт. Тэгжиж гоё тийм үр дүнгууд гарах гэдэг. Тэгэхгүй бол яг л нэг тийм сум бол бурхан Чингис хаан шиг л амьд суугаад байна. Болохгүй заяа. Тэгээд юу ямар байна? Энд нэг жоохгүй юу? Хоёр савааны нэгийг сонгож. Гэтэ нэг саваатай юу одоо багна нь сарнаатай байгааз. Сарнаа бол юу штэ хөө? Одоо маш гоё үзэсгэлэнтэй цэцэг. Гэхдээ амар өрөвстэй. Яг тэрнтэй адилхан таны амьдралын бас зорилго тийм багтаа. Гаднаасаа гоё харагддаг. Гэхдээ бас их тийм төвөгтэй зүйл зөндөө байгаад байна. За юу. Зүгээр яг хийгсэн юм аа л маш сайхан хийгээд үр дүнгээ энэ лоод гаргаж. Тэгээ сайхан төлөвлөж. Зарим бүтэхгүй болохгүй юм аа бүр хойшлогдсон жүү, болдгсон жүү, хамгийн чухал юм аа сайхан төлөвлөд ер нь бол явмаар байна. Тэгээд тэр нь юун дээр хамгийн чухал вэ гэхээр ийм байгаа юм шүү. Одоо юу гэх юм. Зорилго тавих ёстой. Төлөвлөх ёстой. Одоо хинт хайр дурлаар одоо хинтээ хаан яаж явах юм те. За ажил төрлөө бас хинтээ хаан яаж хэдэн цагаас аваад явах юм. Ер нь нэг одоо он гарах чинь 26 гарах чинь 26 оны бас нэг өвлөхэд ингээд нэг талчаас сууж ямар юм. Бас бодох асуудал өстэй. Тэр талаар бас ер нь жоох энэ талаар төлөвлөлт хийх ёстой, зоригтой байх ёстой. Одоо тэгээд дээр нь хамгийн чухал зүйл гэвэл ийм байгаа. Энэ голд нь одоо өнөөдөр нууц чулуу юу бол очир байгааз. Очирч ивэл энэ ертөнцийн бурхан шинжэн ертөнцийн хамгийн хурцсан байдаг. Ер нь нэг жоохон тийм юу баймаар байна. Жоохон тийм эсэргүү хүмүүс ингээл тэг ингэнгүүтлгээл заа гэдэг эсвэл хит нэрээ хичээдэг ч юм уу. Заримдаа амьдралд нэрээ хичээхүүгээр маш сайн явах хамгийн чухал юм байдаг шүү дээ. Тэгж таны амьдрал одоо тухайн үедээс сони юм шиг боловч яг алс том зургаараа бол хамгийн дайггүй зүйл бол болд юм байна. Тэгэхээр яг энэ талаар маш сайн үр дүнлөө маш сайн хичээ хайр дурлалч бай. Эсвэл одоо юу ч бай. Одоо ажил төрөлч заа юу. Тийм байхад бус нь бол аюул сайхан болчих юм байна. За харин одоо гаргалгааны нарийн шиг үзлүүгээ одоо орцгоё. Шин ангарлаа шинхэн цаас орлоо засан охир бөжгэлнэ. Вау. За 9 аяг гарсан эхнийх нь бол 9 chalice. Одоо юу гэж штэ хөө 9 аяг бол яг цэвэр хүсэлчин биелнэ гэсэн үг. Яг зүрхсэлтэй юу хүсэж ин те яаж амьдрмаараа тэр чинь аюугыг биелнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт нэг юм байгаа юм. Яг юу хүсэж байна гэдгээ ер нь өөрөө та ойлгож байна уу? Зүгээр нэг юм ерөнхий тэгэхгүй яах вэ? Нэг юм 2 3 хүүхдтэйгээ сайхан биш. Яг нэг юм ингэж ийм зүйлийг ингэж амьдрна гэсэн нэг тийм хүсэж байгаа мөрөөдж байгаа зүйл байна уу те? Тэрийгээ бол юу ямар байна? Гаргамаар байна. Тэгж одоо яг тийм зүйлсээ бас гаргаад зориод тэгж явмаар байна заа юу. Тэгээд хамгийн гол зүйл гэвэл тэр шиг хүрэхийн тулд яг ямархуу үйлдэл бас гарсан гаргах ёстой гэдгийг бас бодмоор байна. Тэгэхгүй бол яг би нэг ингэжсэн хэдэн жилийн өмнө нөгөө жолооны курс суудаг байхад манай муу нэг жолооны курсын багш маань бас нэг тийм манифест хийдэг юм шиг байсан шиг байл одоо бодоход.
эргэн тойронд 3-4 газраа тийм миний анхны тэрбум доллар гэсэн одоо бичгтэй. Хэсэг ирэн жолооны курсын багш хийж байгаа юм. Тэ багштайгаа жоохон ингээ юм яриа суухаар бол манайхан болгоо жолооны курсын багшаас өөр юу ч хийдгүү. Тэгээд жолооны курсын багшийн цалингаар тий одоо тийм тэрбум хүрч чадах уу? Бас бодох асуудал өстэй. Яг тэрэн шиг үнэхээр хүсэж биелүүлээгээд амьдралд орж байгаа нөхцөл та одоо юу гэсэн үг юм? Тийшээ хүрэх юм бас өөр талаас хичээх хэрэгтэй байдаг юм. Заримдаа тэр нь эрсдэл алхам хийчихсэн зүйл байдаг шүү заяа. За харин одоо нөгөөх нь justice буюу одоо шудраг ёс. Ер нь юу ямар байна? Нэг юм хэрэгтэй хэрэггүй нэг тийм хог цуглал баргүй байна. Нэг юм хөгшүүд идэх штэ. Ингээл нэг юм хэрэгтэй одоо нэг юм юу амбаараар дүүр нэг тийм хог цуглуулсан. Бүр нэг 2004-5 оны нэг тийм дэлхийтэйг уртсч байд юм уу? Араад явж байд юм уу? Эсвэл нэг тийм амар том дөрвөлжин телевиз хураасан. Тэгээд тэрийг хэрэгтэй хайжлахгүй гэдэг. Таны амьдрал бас жоохон тийм зориг болон бодсон зүйлсээр бол жоохон тийм байх гэдэг нь үуч гарч ирээд байна. Хэрэгэлдэггүй, ашигладаггүй гэсэн хэрнээ байгаа л гэдэг. Их тийм мэдж байгаас нэгнээс миний тийм яг нэг тийм хүмүүс төсөөлөндөө нэг тийм нэг өвөө юм нэг тэтгэврийн те. Тэгээд нэг юм автик хүрцэн. Яг тийм зүйл байгаа учраас одоо гэдэг юм таны сэтгэл санаа ямар үед гоё байх вэ гэхээр аюу тийм цөөхөн цомхын үнийг бод санаа зовдөг байгцсан нь амар байх гэдэг. Олон юм санаа зовоод олон юм яадаг үлээ, олон юм яадаг үлээ гэдэг тусам бүр нөгөө тийм хүч тарамдах стресс гэх юм байгаад. Зүгээр зэрэг юм орхиод тавьчих заа юу. Битгий. За тэгээ ерөнхийдөө одоо энэ 7 хоног сайхан дүүрэхэд бол энэ 7 хоног аюу сайхан үе тийм амжилтын сайхан 7 хоног болох юм байна. Гой юм сайхан хүрэх юм байна. А нөгөө талаас санийг бас амжилтанд хүрээч гэдэг бас шавхуу зүйл явдал зөндөө болох учраас та хамгийн чухал хамгийн ихнийх гээд тэгээд давхар хаях болон дараалд оролцуулсаас дараалд оруулаарай. Тэгээд хүсэлгүй илүү зүйл рүү оруулж байгаа учраас таны амьдрал жоохон бас шахах байх шүү гэж гарч байна. За харин одоо танд одоо орг үзэж энэ 7 хоногт юу зүйлсэн байна? Харцгаая. Let it go гэж байна шүү дээ. Let go. Одоо юу ямаарай? Зарим зүйлстэй хит амар зураг битээ зураг гэдэг. Хайрал дурлалын харилцаа байдаг юм уу? Эсвэл одоо ажил төрлөө гэдэг юм уу те? Эсвэл орлого оруулахгүй байхад л ингээл хамаг юм гөрөлдөд байлээ дими заяа зүгээр орхичих. Зарим зүйлс одоо гэдгийг юу үстэй амар тийм токсик байсан хүмүүс нэхэр доног нэг тустай байж байгаа тэгээд ийм дажиг болдог штэ. Яг тэр шиг үйл явдал өөр төрчмөс болох гээд байгаа юм байна. Тийм болохоор одоо үдгийн хосуудч бай, харилцаач бай, ажил төрөлч бай. Заавал юм болгоны тийм одоо хүчээр болох гэдэг шаардлага байхгүй. Одоо нэгсэн амьдрч нь юу болохгүй байна. Одоо яг юу болоод байна гэдгээр ерөнтэй жоохон бодож ухаарч үзэж байгаарай. Энд чинь амьдралын алтан цаг гэж юм байдгийг. Одоо юу үстэй шууд их сургууль төгссөн хүн шууд захирал болохгүй үстэй. Тэр чинь алтан цаг гэж юм байна шүү дээ. Бас тэгээд бас тодорхой хэмжээнд туршлага хөндлүүлээд амжилттай юм болоо тийм. Тэр уучлаарай. Одоо тэрний дараачаас хүн яг гой захирал болох потенциал нь үүсээд бас цаг нь болно шүү дээ. Яг тэр шиг таны амьдралд бас тийм жоохон зүйлс байгаа учраас зарим зүйлс зүгээр сайхан орхицсон баг танд илүү амар байна заяа. Тэгээд дараа нь угаасаа болно шүү дээ. Битгий одоо үгүй нэг юм болгоёг л одоо үгүй одоо л хийхгүй бол болохгүй гэж битгий их зүйл бодож. Зарим чухал зүйлээ орхих. Гэхдээ орхилоо гэж зүр төр зур болох гэж гүүр төрөх гэсэн биш шүү заяа. Сайн бодож байгаарай. За харин энэ талаар таны одоо энерги шин ямар хөө байх нь одоо харцгаая. За дажгүй шүү. Энэ 7 хоногт таныг бол одоо цэвэр хөвчгөлөх хөзөр бол таны энергид бол одоо биелэгдэж байна. Юу гэсэн үг гэхээр та үнэхээр энэ 7 хоногт уг нь бол хямрал ундаатай, хүч чадалтай, нэг тийм бардам, харилцамтай тийм одоо зүгээр нэг юм сонингаар биш. Айгүй тийм дайжгүй энерги төвшөндөө хүртэл юм дайжгүй тийм юмыг юу л юу тийм бүтээчгээр одоо ягч хүчтэй, тамирт ихэхтэй тийм гоё байж чадах юм байна. Гэхдээ гагцуу та хичээж болгоол шүү заяа. Энэ төрлийн энерги нь бол орж ирлээгээд гэтээ энэ чинь энерги шүү дээ. Тийм болохоор болох юм бол борлох гэж үзнэ. А тэрнээс одоо юу гэдгийг бүх зүйлсийг амар болгоно гэсэн үг биш.
Үнэхээр 1000 байртай үнэхсэн бас яддаг. Яг тэрнтэй адилхан энэ 7 хоног бол танд одоо хиймэл ундаа байгаа ч гэсэн хамгийн бүтээхсээ чухал зүйлсүүдэл аюул сайн бүтээгээрээ хит олон зүйлийг битгий төвлөрөөрэй гэж үл нэгтээс гарч иж байгаамаа. Нөгөө талаас ер нь таны харизм энэ талд маш сайн өндөр бол байх юм байна. Тийм болохоор заавал бас нэг тийм өөртөө тийм сонин нэг тийм биш. Харин бүр тийм эрсдэлтэй байгаа зүйлс рүү шууд тийм дайчин орж байгаарэ гэж бол гарч ирж байна. За ингээд одоо 2 дахь өдөр маань дуслаа. Одоо өдөр дэлгэрэн таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр хийгээд subscribe дараарай. Манд donation үлэн маш баярлах болно. За тийм мөн та гүлийн утган дээр юу хийх хүсэж явах зорилготой байна те. Юуны төлөө төвчл гэдгийг бичээ явуул тэр жинтлээ сайхан манифест хийгээд залбирлуулд өрөөлөх болно. Тэгээд та бүхэн хэрвээ байнгын стресстэй ингээд одоо тогтвортой яаж чадахгүй, байнга таашиж чадахгүй ингээд нэг байнгын стресстэй байгаад байгаа бол энерги нь бохирсон гэсэн үг байдгийг. Тэгэхээр энерги зөвлөг оргол давсыг та бүхэн солилгож байна. Ердөө 10-аас 20 минут сайхан одоо давстаа оснод ороод 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээд гараад ирэхээр айгүй сайхан энерги сайхан тайвшраад гоё болоод орж ирдэг юм байгаа юм шүү. За тэгэхээр сүүлд нь хэлье. Бусдын хайрыг хүндэл хүндэлсэн бол шал ондоо гэдэг шиг одоо зүгээр л юу яа хүмүүсийн юм битээр өөрөөх юмас сайн хий. Эхлээ өөрөө та гоё болцмогт босгон болон заа юу. За одоо ингэж харин 3 дахь хөдөлгөөгөө орцгоё. За 3 дахь хөдөр маань Савааны Хүлэг Баатар. За хөдрийг ажиглавал одоо нэгэн баатрээр ингээл морин нүртэл амар тавих гээл дайсан одоо баатар нүртэл ингээд шууд ингээд завчихандаа гэсэн одоо морт байж штэ. За энэ 7 хоног таны хувьд үнэхээр тийм дайчин заштай хинтээ ч зүйл үзчихий хинтээ ч тулчий гэсэн нэг тийм энергийн төвшин аюу өндөр нэмээд дээр нь тэрнээсээ гад болоод бас харизм маш сайн өндөртэй. Одоо нэг ёсондоо таны одоо гал энерги аюу өндөрт төссөн тийм байх юм байна гэж гарч ирж байна. Нэг талаас энэ бол үнэхээр сайн. Ер нь нэг тийм зориг шаардсан. Одоо ер нь нэг олон удаа нэг юм нэг барайл, нэг тавиал байгаа зүйлсийг бол хийхэд энэ талаар бол үнэхээр сайн. Уус дээр хийгээсэй гэж нэлээс бол бодож байна. Нөгөө талаас юу шөхөө хит нэг алан хит нэг дайрчаад буруу тал руугаас алан нэг дайрах магадлал байгаа шүү. Тийм учраас юу гэдэг нэг бол амар дайчин байгаад байна. Нөгөө талаас жоохон нэг юм жижигхэн жоохон уур хүрдэг ч юм уу те. Баг зэрэг энэ талаар тогтворгүй байх магадлал байгаа учраас одоо ер нь ямар нэг үйлдэл хийхдээ бодол төлөвлөлт байж байгаад дараа нь үйлдэл хийсэн айгүй чухал юм шүү. За юу яана? Мэдээж одоо энэ чинь амар их гарлын энерги энэ 7 хоногт танд хоримтлагдана гэсэн үг их дайчин байна. За тэрийг харин яг юунд одоо ашиглаж сайн болох. За нэг тайр дурлал дээр одоо ямарваа нэг зүйлсүүд дээр ер нь одоо хэцүү нөгөө төрлийн хүн чинь хэцүү байгаа бол эсвэл бүр тийм одоо балаа байгаа бол та шууд дайрч ороод нэг тал руу гаргахад энэ 7 хоногт үнэхээр зохиомжтой зүйл. Тэгэхгүй бол энэ хөдрийг сонсон хүн та ер нь нэг юм заримдаа яах гэдэг нь итгэхгүй байдаг юм байна. Харин энэ 7 хоног бол харин шууд нэг тал нь гаргаад дурака нийлүүл болиул зүйл шийдэх талтай гарыг шууд уурлах хэмжээнд байдаг ч юм уу те. Эсвэл одоо байгаа хостойгоо бол ер нь хоёулаа жанж юм аваад ер нь хоёулаа ингэж явъя. Одоо бүр энэ тал руугаа арыг гээд тийм бүр зоригтой хэмжээнд ордог ч юм уу. Нэг өсөндөө энэ 7 хоногт хайр дурлалын тал дээр та өөрөө тугаа барай мандуулаа явсан илүү дээр бол байна шүү гэж нэг талаас гарч иж байгаа юм. За нөгөө талаас бас одоо бидний хит хурдтай шийдвэр гаргаж болохгүй. Юуны туханд өрөхгүй байгаа зүр хүн шууд очиод одоо болгыг бүтээсвэл ингэж хийхгүйгээр одоо эхний ээлжинд өөрийгөө содорхой хэмжээнд жоохон дарж байгаад яг энэ шийдвэртэй зөв буруу юу бас зөв юм хийх гэдэг нь буруу явах гэдэг маш сайн бодож дараа нь шийдвэр гаргаарай. Тэгэхгүй бол тэрнээсээ болоод одоо гэдгийг бас паагтлах магадлал өндөр байгаа шүү. Шууд хайр дурлал очиод нэг хүмүүсэд итгэдэг чинь буруу хүмүүсэд баларна үстэй. Яг тийм маягийн зүйл болох магадлал байгаа юм шүү. За одоо буцаад ажил төрөл карьер тал дээр бол юу хийж байгаа юм?
Ер нь тийм амьдрал чинь шинэ бизнес санаа, шинэ бас дайжгүй төсөл ч гэдэм үү, шинэ боломжийнууд бол орж ирэх болно. Энийг бол ер нь хийж үзэх, ямарваа нэг зүйлсийг бол хийж турших бол маш сайн зөв цаг үе. Тэр ялангуяа ямарваа нэг хүнийг биш өөрөө бүр оройлон манлайлаад юмыг болгох бүтээгээд дайруул маш сайн байгаа. Ер нь тийм зөрөгтэй нөгөө гоё гэдэг чинь улс төрийн зөрөг гаргаад юм хийвэл маш сайн гэдэг. Тийм зүйлсийг бол хийвэл энэ лод маш сайн байгаа юм. Одоо юу гэдгүүлээ. Тэгээд бас нэг гоё зүйл гэвэл юу яагаад гэхөө энэ 7 хоногийг ер нь нэг гартаа нэг газараа гэрийн буг бит байж болохгүй. Харин бүр сайхан гоё аяллаа, юм хүмүүзээ, юм хүм болгож бүтээгээд одоо ямар нэг өөр газар дээр явж үзээ те танилцлаа одоо ихсгээд явхад маш сайн цаг учраас одоо ер нь тийм гарч ирэх үйлдэлүүдийг маш сайн хийгээрэй гэж л одоо энэ дээр гарч байгаамаа. Энэ чинь савааны хөлөг өтер. Ялангуяа одоо таны сэтгэлийн адууч нь бол ингээл гарээлтай орол гэсэн маягтай байгаад байна. Тийм учраас одоо тэр нь тохирсон үйлдэл хийж гарч ирэх нь маш зөв. Гэхдээ зүгээр нэг гарч ирэхээр шинэ жилийн парти шоу биш. Одоо яг өөр чинь хэрэгтэй хүрээлэлтэй, хэрэгтэй бас хүмүүс хаана байж болох вэ? Тийшээ очих зүйлсийг хийн шүү. Тэрнээс үүдийн дуртад боллоо тийм одоо 100 мууч юм янз бүрийн янз бүрийн газар бол орно гэдэг талаасаа би бол яриаггүй байгаа юм шүү. За тэгдэм байж, алж хэддэм байж. Гэтэл хажууд нь 6 зоос гэдэг хөзөр гарцсан байгаа юм. За хөзрийг харъя одоо юу ах вэ? Хөзрийг ажиглавал одоо нэгэн баян хүн хоёр гуйлгчинд одоо мөнгө өгч штэ. За юу байгаа юм? Нөгөө талаас одоо юу юм гэсэн үг? Та ийм амир ирчвчтэй байгаа учраас нэгдүгээрт хүмүүс сайхан туслах. Зөрөд хүмүүсээс тусламж авах. Эцсийн үр дүндээ бид чинь гоё юу гэдэг штэ. Хол явмаар байгаа бол одоо олоолаа яв. Хурдан явмаар байгаа бол ганцаараа яв гэдэг. Яг тэр шиг таны амьдралд бас одоо ордоо тусна ирэхгүй. Гэхдээ ирээдүйд маш сайн тусна ирэхүүс нэг тийм үйл явдлууд болно гэсэн. Хүмүүс танаас янз бүрийн юм гуйх, эсвэл бол ингэ яаж ч гэх тийм юм болно. Туслах хүндээ бол маш сайн туслах. Гэхдээ тэрэн дээр маш сайн хүнийг харж үзээ. Одоо энэ хардаа энэ баян хүн энэ хүн туслаад энэ хүн туслахгүй байгааз нэгсэндөө дараа нь туслана гэсэн үг биш шүү. Нэгсэндөө яг зөв хүнээ таних туслахгүй бол бүгдэнд нь нэг төр тусалчаар та өөрөө дараа нь санхүүгийн тэнэг байдалд орно. Давхар бүр тийм бас пагтлах магадлалууд бол байгаа шүү заа юу. Битгий имийг бас тийм амар одоо шууд далай багшийн буян гэдэг шиг тийм битгий юм байгаа. Аюу тийм сайн толгоогоо ашиглаж байгаа гэж байгаа юм. За тэгээд дээр нь юу яах вэ? Маш олон хүмүүстэй харилцах тийм үйл явдлууд бол болох болтой. Таны энд ч гэсэн бас олон хүмүүс бас гарах тийм үйл явдлууд болох учраас ер нь бол их тийм дайжгүй сайн зүйл бол болно. Сайн амьдралын бас гой хүмүүс орж ирэх юм байна гэдгээ маш сайн хүлээн зөвшөөрөөд бол явсан дээр юм шүү гэж бол нэг талаас ингээ гарч иж байна. За тэгээ энийг цааш нь ингээ харах юм байдгийг. Ер нь нэг ментор гэж нэг юм байна да. Таны амьдралд ментор яалч гэж чухал хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээл нэг тийм нүдээлээд үрдэн уу баг гараад идэг. Амар хичээдэг. Тэгээ яг амьдрал чинь нэг тийм ментор юм уу тийм зөвлөдөг, тэрэн зөвшөө наа чинь буруу шүү ингээд алдаж үйдэг тийм хүн хэлэг хүн аяга баг байгаад байна. Үнэхээр тийм хүн олдохгүй байгаа бол та ингээд надаар хүзэр үзүүлж болох юм байгаа юм шүү. Instagram, Facebook холбогдол болно. За тэгээд бусдаас нь ярихад бол ийм байгаа юм. Санхүү тал дээр ялангуяа 6 зоос штэ. Хинээс тусламж авах зөрөөд хэн туслах уу? Яг одоо миний амьдралд үнэхээр яг ямархуу санхүүгийн тусламж хэрэгтэй вэ те? Яавал болохоор гэдэг маш сайн бодож үзэж байгаарэ гэх хөзрүүл энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгээ энэ хоёрыг бодоод харахаар юм байгаа биз? Нэг үл амар дайр. Гэхдээ дайрхаас өмнө маш сайн бод хүмүүсээ сайн яар. Тэгээд чулуу хүртэл нэг тийм талай шиг цэнхэр. Нөө ийм үг байдаг юм. Гүн тэнгисийн стратеги гэдэг үлүүтэй. Нэгсэндээ одоо юу яа? Хүмүүсийн ороогүй салбар руу эсвэл одоо тийм дими гэсэн зүйлсийг ер нь хараад үз.
Яагаад димий те? Үнэхээр энэ үнэхээр димий вэ? Эсвэл энэ хүн залхуулсан байна гэдгийг маш сайн бодож үзэж альва зүйлсийг хийж байгаарай. Ямиг олон талаас нь энэ 7 хоногт бодож юм хийвэл маш өндөр үр дүнтэй байх бөгөөд шийдэмгийн алхмуудыг хийхэд маш зөв 7 хоног юмаа гэж одоо гарч иж байна. За харин одоо гаргалгааны нарийвчсан хөдөлгөөгөө орцгоё. За эхнийх нь 5 зоос. Зарлаг аалч хэдэн гэж явж байгаа ч гэсэн бас энэ талаар жоохон ядрах, баг зэргийн зүдрэгч юм эсвэл хүүр юмаа гэдээ болохоос өөр аргагүй тийм тайрах үйл явдал зөндөө болох юм байна. Юу яах вэ шүү? Амьдралдаа та маш тайван байх хэрэгтэй. Нөгөө тэнгэр шиг байх хэрэгтэй гэдэг үе бол энэ талаар ирж байна. Нэгдүгürt одоо яг үнийг хэлээ. Энэ 7 хоногт хийж байгаа зүйл ч мөн шууд энэ 7 хоногт бүтэн одоо үр дүнгээ өгөхгүй. Заримдаа бас жоохон тийм хүлээлттэй те жоохон байж байгаа ч юм уу магадгүй нэг сараас ч юм уу бас эсвэл дараа талаас ч юм уу тийм үр дүнгээ болох байх. Гэхдээ тэглээ гээд хийхгүй орох зүйл биш, харин бүр хийгээд үр дүнгийн гаргахад сайхан хичээгээд маш сайн явах хэрэгтэй зүйл бол энэ 7 хоногт болох юм байна. Тэгэхээр хийх юм аа энэ 7 хоногт маш сайн хий. Яг жижиг зүтрэгч юм эсвэл бас нэг балаа зүйлс бол угаасаа л хүний амьдрал болсон болж л таараа. Гол зүйл гэвэл таны сэтгэл санаа маш хүчтэй байх ёстой шүү. Юу яагаад вэ гэвэл одоо байгаа амьдрал яг танд одоо гэдгийг бүх тийм яг хүссэн шиг юм бол болохгүй, бас фейл гэх юм зөндөө болно заа юу. Гэхдээ эн чинь нэгсэндээ ирээдүйн сайхан замаа засаж байгаа юмаа гэж бодоод сайхан явхад угаас тэр сайхан засахтаад бол явах юм байгаа юм аа. За харин хоёр дахь нь дахиад 6 зоос. Энэ аюу гоё өдөр шүү. Ерөнхийдөө бол таны амьдралд одоо юу юм бэ? Хүний азгаж аюу сайн байд юм байна. Энэ хүсэл сонгосон хүн та одоо яг ингээд зөв хүнтэй уулзмаар байна. Зөв хүнтэй ингээд ялангуяа ажил төрж идэм үү тийм таармаар нэг гэхээр болчдсон юм байна. Тэгэхэд чинь танд ихний чинь нэг тийм буйны үйлэр замаа засууц үйл явдал найдвартай хэрэг болдго юм байна. Тэр замаа засах үйл явдал чинь уус танд болж байгаа учраас та энэ 7 хоногт нэг сайхан жоохон буян үйлдэл хүмүүс сайхан туслаад те бас ядглаад ганна ороонд тахтаа хоолдсон юу эсвэл нэг танд нэг ядарсан оюутан дөргөө хоолдох ч юм уу бас хэцүү байгаа шүү дээ хөргөдөө хүмүүс тэгээд хамгийн гол зүйл гэвэл ийм байгаа юм. Альва юмыг гүнзгий тийм нэг уужуу ухаанаар юмыг хүлээж авч үйлдэл хийх нь маш чухал юм шүү. Заавал нэг юм дээр ууралж зарлаад юм төгс байлгах гэдэг энэ 7 хоног хичээх шаардлага байхгүй. Зөвхөн л бүх юмыг байгаагаар нь тайвнаар нь юм хүлээж авч юм хийвэл маш сайн гэж одоо энэ дэр ингээд гарч иж байна. За ихтэй ерөнхийдөө нь бол ингээд дүүрэхэд энэ 7 хоног бол таны одоо харилцан энерги маш өндөр тийм түвшинд одоо юутай байна. Юу гэвэл өндөр түвшинд байна. Гал энерги ихтэй учраас аюу тийм дайчин байх юм байна. Гэхдээ тэрнийхээ өмнө маш сайн юм бодоод давхар энийг ганцаараа юм хийх олуулаа яаж хийж болох вэ талаас нь юм бодоод хийвэл маш сайн. Нөгөө талаас гэвэл жоохон тийм ядрах тийм бас тавдахгүй байх зүйлсөө жоохон болох ч гэсэн битгий энэ юмыг хүндэлцэж аваар. Яагаад гэвэл одоо ядарлаа гэд тэр чинь ирээдүйн замыг маш сайн засах зүйл болох бөгөөд ер нь жоохон тийм ментортой байх нь өөр чинь маш хэрэгтэй байна гэж гарч иж байна. За харин одоо Oracle үзээс энэ талаар юу гэж гарч ирсэн байна? Харцгаая. За энерги одоо healing энерги эдгэх юу яана хөө яалтчгүй нэгт одоо юу гэдэг та хүний сайхан эдгээд хөвцтэй байна болж байна. Хүний сайхан эдгээд сайхан буян үлд. Хоёрдугаар өөрийн энергиус жоохон эдгэх тал дээр анхаармаар заяа. Үнэхээр өөрийнхөө энерги ингээд анхаарч чадахгүй байнга стресстэй уур бухимдалтай ингээд тайвшиж чадахгүй байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle авсан хэрэглээд үзээрэй. 10-20 минут сайхан ингээд энерги цэвэрлээд одоо бясалгал хийгээд авсандаа орохоор аюул сайхан болдсон байгаа шүү. За давхар тэгээ арт сүжээр өөрийгөө уугуулдгсэн жоо би хагасаа хамраад гсэн жоо ууланд гардгсэн жоо те ямар ч байсан энерги талаасаа өөрийгөө сайхан цэвэрлэх эдгэх үйлдэлүүдийг хийгээрэй гэж энэ дэр гарч иж байна. За харин одоо таны энэ 7 хоногийн одоо энерги зохиолгоо ямар хөө байна харъя. За дурлагсад вау юу яасан
ер нь энэ 7 хоног таны одоо хүний аз гэх юм уу тийм үйл явдал маш сайн байх юм байна. Та ингээд яг ямар хүмүүс таны амьдралд оруулж ирмээр байна те. Тийм юм ингээд аягүй сайхан хараад манифест гэдэг юм уу эсвэл болоосойгоо ботход тэрэн сайхан бүтэн биелнэ. Ер нь тэрнтэй тэрэнгүү таны амьдралд энэ 7 хоногт аягүй гоё олон хүмүүс сайхан орж ирээд юм сайхан болгоо бүтээгээд сайхан дайраад явчих юм байна гэж энэ үзэлээр гарч ирж байна. Тэгэхээр юу яах вэ? Хүн тал дээр одоо үгүй ямарваа нэг ажил төрөл талаа зүгээр нь бүтээгээсээ биш бүтээхэд туслах хүнийг одоо гаргаж өгөөсэй гэж залбирч манифест хийвэл баран тэр сайхан их биелэхэр байна гэж гарч иж байна. За тэгээд одоо 3 дахь өдөр маань ингээд энэ 7 оны 3 дахь өдөр маань дуусч байна. Хөдөр дэлгэрэнгүй таалагдсан бол одоо лайктараар, шеэрээр, комент бичээрэй. Мөн одоо donation бол маш баярлах болно. За тэгээд мөнтэй одоо гүлийн нутган дээр юу хийж чинь ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлчилгээ бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифестигээ зэлбэрлүүлээд ирүүлэх боллоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн хүсэн ерөө дашрам дуртад та юмыг яг хий гэж байгаа бол зөв таньсан чухал хүнтэй юмыг хийх ёстой шүү заяа. Ганцаар хийвэл бүтэхгүй, хот хүнтэй бол бүр бүтэхгүй. Тэрийсээ ойлгоорой. За одоо ингээд дараа шүтлэл дээр уулзцгаая. Миний Монгол ард түмэн бие бодоорой.